Америк нэгдсэн улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын их хурлын дараа зандагчдаар өөрийн суралцсан Стэнфорд их сургуулийн Аз намхан төлөө судалгааны төвд зочлоо. За улсын их хурлын дараа зандагчдаар ардчлалыг бэхжүүлэхэд тулгарч буй бэрхшээлүүд сэдвээр Стэнфорд их сургууль ихтгэл тавьсан юм. Улсын их хурлын дарга гишүүд Стэнфорд их сургуулийн үйл ажиллагаатай танилцсны дараа Сан Франциско хотын кино комиссийн гүйцэтгэх захирал хадагтай Сюзанна Гринсон Робинсонтой уулзалт хийсэн юм а. Сан Франциско хотын кино комисс нь хоттой ажлын байр бий болгох, эдийн засгийн өгөөжийг хүртэх, зуулчид хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор кино салбарыг хөгжүүлэхийг эрмэлздэг байна. За тус комисс нь Сан Франциско хотод бүрэн хэмжээний телевизийн болон интернетийн олон ангит кино шоу, баримтат кино реклам болон фото зураг авах зөвшөөрлөг олгодог байна. Уулзалтын үеэр улсын их хурлын дараа зандагчдаар үзэсгэлэнт байгаль баялаг төвтэй Монгол улс нь дэлхийн кино телевизийн үйлдвэрлэлийн сонирхол татгууц газар бөгөөд Монголын кино бүтээгчид дэлхийн тавцанд хүлээн зөвшөөрөх асар их нөөц болцоотой. Монгол Улсын засгийн газар бүтээлч үйлдвэрлэл тэр дундаа кино үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг эрмэлзэж байна. Энэ хүрээнд өнгөрсөн 7 дугаар сард манай парламент кино урлагийг дэмжих тухай хуулийг баталсан. Энэ хуулиар кино телевизийн үйлдвэрлэлийн төсөлд оролцох дотоодын болон дэлхийн студиудад урамшуулал дэмжлэг үзүүлэхийг аль бие ёсоор хуульчилсан. Манай нэр хүндтэй кино бүтээгчдийн нэг болох Fantastic Production-ы баг удахгүй гарах түүхэн сериала дэлхийн тавцан дээр гаргахаар бусад компаниудтай хэлцээ хийж байна гэдгийг улсын их хурлын дараа онцолсон. Тэрээр Сан Франциско хотын кино контент үйлдвэрлэгчдийг Монгол улсад зураг авалт хийх, Монголын кино уран бүтээлчтэй хамтран ажиллахыг хүссэн юм. Хадагтай Сюзанна Гринсон Робинсон Сан Франциско хотод зохион байгуулагддаг олон улсын кино наадамд Монголын уран бүтээлчдийг урихдаа таатай байх болно гэдэг юм илэрхийлсэн юм а. Үүний дараа Монголын парламентын төлөөлөгчид Apple компани үйл ажиллагаатай танилцлаа. Мэдээллийн технологийн салбарт дэлхийд тэргүүлэгч компаниудын үлгийн нутаг гэгддэг Цахиурийн хөндөд Apple Park барилдаг. Улсын их хурлын дарааг Apple компани төлөөлөл Ранди Марстон хүлээн авч уулзсан. Apple компани Монгол Улсын засгийн газар төрийн бус байгууллагуудтай хамтран Монгол улсад COVID-19 вирусын тархалтыг хянах технологийн чухал төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ төслийн менежерээр ноён Ранди Марстон амжилттай ажиллаж байгаа улсын их хурлын дараа зандагчдаар талархал илэрхийллээ. Төслийн дэмжлэгтэйгээр улсын онцгой комисс эрүүл мэнд яам иргэдийн дунд эрсдэл программыг нэвтрүүлэн ажиллаж байгаа. Улсын их хурлын дараа зандагчдаар улсын их хурл засгийн газар COVID-19 цар тахлын эсрэг олон чухал арга хэмжээ авч парламентаас хууль баталж засгийн газраас тусгай хөтөлбөр гаргаж ажиллаж байгааг дурдаад Apple зэрэг дэлхийн түвшний технологийн компаниудтай хамтран ажиллах аливаа санаачлалыг парламентаас бүрэн дэмжиж ажиллах илэрхийлсэн юм. Монгол улс хүүхэд залуустай дэлхийн түвшний боловсрол олгоход онцгойлон анхаарч мэдээллийн технологи, компьютер кодчлол, програмчлалын чиглэлээр сайн мэргэжилтэнтэй болохыг зорж байгаа. Тиймээс энэ чиглэлээр Apple компанитай хамтран ажиллах сонирхолтой байна. Монгол улс зэс газрын ховор элемент литий зэрэг байгалийн баялаг ихтэй орон. Тиймээс Apple болон түүний нийлүүлэлтийн сүлжээний түншүүдтэй олборлох үйлдвэрлэлийн салбарт хамтрах боломж байна. Түүнчлэн боломжит хамтын ажиллагааны өөр нэг чиглэл бол уур амьсгалын өөрчлөлтийн салбар юм. Монгол улс уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн өртөж байгаа. Өөрчлөлтийг бууруулахтай холбоотой төслийг Apple компанитай хамтран боловсруулж хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэдгийг улсын их хурлын дараа зандагчдаар уулзалтын үеэр хэлж байлаа.